Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагчдаа 2024 онд сайн дураар даатгуулах гэрээ байгуулахдаа шимтгэл төлөх орлогоо тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэн дүн буюу 4 сая 620 мянган төгрөгийн орлогоос сар бүр 623,700 төгрөгийн шимтгэл төлж байсан бол тухайн гэрээний хугацаа нь 2025 онд 2024 оны гэрээний нөхцлөөр үргэлжилж байгаа бол 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 792 мянган төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан 5 сая 544 мянган төгрөгийн орлогоос 13.5%-аар тооцсон сар бүр 748,444-ний шимтгэл төлнө. Харин 2024 онд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээгээр шимтгэл төлөх орлогоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгөөс тооцсон сар бүр 89,100 төгрөгийн шимтгэл төлж байсан бол гэрээний хугацаа нь 2025 онд 2024 оны гэрээний нөхцлөөр үргэлжилж байгаа бол 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн шимтгэл ногдуулан төлөх орлогын доод хэмжээ болох 792 мянган төгрөгөөс 13.5%-аар тооцсон сар бүр 106,920 төгрөгийн шимтгэл төлнө. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын хэмжээ өөрчлөх гэрээ цуцлах бол та хүсэлтэд цахимаар нийгмийн даатгал гар утсны аппликейшн, даатгуулагчид зориулсан веб буюу портал цэг, даатгал цэг эмээн болон өөрийн оршин суугаа харьяа аймаг дүүргийн нийгмийн даатгалын газарт гаргаж өөрчлүүлэх боломжтой.